За Англид ажиллаж амьдарч сурч өдөлмөрлөж байгаа монголчуудынхаа шинэ жилийн амар амгалан айлтгая. Цагаан сар, Монголын цагаан сар гэдэг бол монголчуудын уламжилалт баяр, том баярын нэг юм байна. Цагаан сар гэдэг ахс ихсэгээ хүндэтгдэг, үр хүүхдийн асардаг, үе нөхдөдтэй байгаа найрсдаг ийм сайхан баяр. Энэ цагаан сараараа бол одоо хамаатан садан аав ээжтэй очиж золгодог. Тэгээд ер нь одоо өсөж өндийж байгаа маш хүн гэдэг бол их үрждэг амьтантай, тийм учраас бол дараагийнхаа үеийг мэдрэхгүй болдог, энэ тэнд амьдардаг. Тийм учраас бол тэр аав ээжтэй ирж золгож ахын дүүсээ таних мэдэж амьдрал ахыг тэр үед одоо бас мэдэрдэг. Сайхан дээл хувцас хүмүүс ч гэсэн ямар шумыгийн амьдралтай ажилтай байгаа юм бэ гэдэг энэгээ бас нэг үзүүлж байгаа, харуулж байгаа нэг хэлбэр байдгийг. Тэгээд одоо манай тэр маань их сайхан явж байгаа юм байна. Эдэлж хэрглэж байгаа юмнууд нь ер нь царай зүс нэг сайжирсан байж гэдэг юм уу. Ингэж наадам цагаан сар хоёроор бас бивийнхээ харж аж амьдралаа улам өндөр болгодог, дээшлүүлдэг, дэгжүүлдэг ийм санаа сэтгэлийг чавдаг ийм сайхан баяр. Тэгээд цагаан сараараа бол бид 29-ийнхаа өмнө бол өрөөртлөөсөө гаргадаг мөн мухай зүйл юу байна бүгдэрингийн одоо цэвэрлж байгаа утгаар ингэж одоо гэр орноо сайхан цэвэрлэн дээл авцсан их сайхан цэвэр цэмцгэр зарим нь бол шинэ дээл хийж өнгөсдөг. Ингээ 29 битүүндээ бол сайхан битүүрнийхээ ороо бол одоо эдээ удаага дэлгээд ингээд найз нөхдөд дуудаад сайхан битүүлнэ. Битүүний өдөр бол хуучин жилд юу мухай юм юу байсан тэрнийг одоо үгүй хийж хуучин ондоо үлдээж байгаа маягтай. Тийм учраас бол тэр мухай зүйлөөр хөстлөөс юу байдаг тэрнийг дуусгаад тэгээд одоо жаахан харилдаж байсан ч байт юм уу. Сэтгэл санаанд жаахан юмтай олсууд байх юм бол тэр хөөрөг зөрүүлж одоо ингээ хуучин жилдээ мухай юм үлдгээ гэсэн юм донжтой ажлыг үйлсийг төрөвдөг. Шиний нэгэн гарахлаар шиний нэгний өглөө бол одоо бурхан шүтэндээ мөргөөд гарц хүжаан өгүүлээд ингээд бол одоо шинэ жилийнхаа анхны жидийг бол золгож биелэг дэмбэлтэй үгийг хэлцэж ингэдэг. Ер нь бол одоо бурханы шинтам улс оронд бол 3 ямиг л одоо баяр ёслолынхаа үеэр их хүндэтгэж тэрнийг үйлийг бүтээдэг. Тэрний үгээр биений үйл байгаа. Биений үйлийг бол одоо цагаан сараараа малгай залгаагаа төвшин тавьсан, товч хүчээ бүжгэлсэн ингээд биеэ сайхан авч явдаг. Дараагаар нь бол хэл байдаг. Хэлний бэлэгдлийг бол их сайхан юм ярьдаг. Тэр өдөр мухай юм ярьдаг. Орсон айлда муу юм одоо авчрахгүй тухайд бол их хамгийн сайн сайхан зүйлээс эхэлж ярьж хөөрж ингэж инээж баясаж ингэж байдаг. Тэгээд сэтгэл бол арвин байх ёстой биеиндээ. Ингэж одоо шинэ жилийн ихээр ингэж сайн сайхан ажлыг тойрвснараа бүх жилийн туршид сайн сайхан байх, биеинтэйгээ найртай байхын эхлэлийг тавьдаг. Ийм нэг их сайхан уламжилтай баяр. Юм тэгээд таа өгд бол одоо хамтарч ингээд сайхан цагаан сараа хийдэг. Хийхэд бол ахмадасаа эхэлж мэдлээ юу яадаг байна шүү дээ. Тэгэхээр ахмад хүнийхээ бол алгаа дэш нь ингэж хандуулаад ингээд нас буян заяаг одоо авч байгаа маягтай жаваад юм уу ингээд амар тамрын ярьдаг. Настайч бол дээрээс нь юм өгч байгааг юм бэлэгдэлтэй байдаг. Тийм учраас бол иймэрхүү маягаар тэгээ биенийхээ хүндэтгэж юу яадаг золгодог. Тэгээ золголт бол иймэрхүү журмаар одоо хийхэд их сайхан юм байгаа юм да. Одоо нэг гар хөлөөрөө танаа тамаа гэж байгаа үед зүгээр гараа зөрүүлээд ингээд болдог ийм юм. Тэгээд энэ одоо биений үйл юм да. Энэ болохтой зэрэг хэлний үйлээрээ бол одоо улирлын чанартай тарган сайхан хаварч иж байна уу, өвлөгөнтэй давбуу гэх мэтийн өлзий дэмбэлтэй сайхан үгэн хэлцдэг. Иймэрхүү тэгээ эдээ удаа хамгийн түрүүнд цагаан зүйлээс цагаалганаас эхлээд тэгээд хамгийн сүүлд одоо махан зүйл рүүгээ ордог. Иймэрхүү маягтай юм байгаа. Тэгээд эдээ удааны дээж нь бол одоо тэр цагаалга байдаг шүү дээ. Одоо жоохон ондураад арих марих гэдэг байгаа юм. Зүгээр одоо цагаалга тэр сүүгээр хийсэн цагаалганы зүйл бол хамгийн ихний хүндэт эдээ байдаг. Одоо таа өгдөг Монгол гадаад оронд сурч амьдарч байгаа. Тэд маань нэг л өдөр ирж Монгол улсынхаа хөгжил сэтгэлийн төлөө хөгжилтэй орноос боловсрол, мэдлэг, туршлага, ажлын арвин их туршлагуудыг авчирч бидэнтэйгээ шин сайхан нийгмийг байгуулж
жаргалтай сайхан амьдралыг бүтээн байгуулнаа л гэж ингэж гордож яадаг. Тэр итгэлийн битээ алдаарай. Тэгээд та бүхэндээ урт настай одоо жаргалтай өвчин зовлонгүй барчдаггүй мэд сууж эд таваар илбэгдэлбэг. Тэгээд өр хүүхэд өнөр хөтгөн хамгийн сайн сайхан байхыг зүйтэй ирэлийг шинэ жилийн өнөөдөр та бүхэндээ дэвшүүлье.